бүхнийг энэ өдрийн амрыг ирье. Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд оюутан залуучууд, хүүхэд багчууд руу чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байгаа. За энэний нэг нь өнгөрсөн 105 хүн мэдж байгаа англи хэлтэй залуус хөтөлбөрийг санаарлан зохион байгуулсан. За энэ ажилд маань 5,000 гаруй залуучууд бүртгэгдэж, үүнээс 4,500 залуучууд нь эцсийн шалгалтанд орж сертификатыг хүлээж авсан. За энэ маань 21 хоногийн хугацаанд манай ихтэй сургуулийн хэлний техникийн багш нартай хамтарч зохион байгуулсан ажил маань ингэж амжилттай болж өнгөрсөн байгаа. За мөн хүүхэд залуучуудыг, оюутан залуучуудыг зуныхаа амралтын цагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгож ажилтаа оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ хөтөлбөрт маань бас 5,000 гаруй хүүхэд бүртгүүлсэн. За энээс нэг 4,000 гаруй хүүхэд нь ажлын байраар хангагдаж нийтээр 800 гаруй сая төгрөгийн орлого олсон байгаа. За мөн бид нар энэ намар бас хичээл сургууль ихсэндээ холбогдуулаад ахлахангийн хүүхдүүдэд зориулж, ялангуяа нийгэм соёлын төлөвшөлтөй, ёс зүйч, эх оронч үзэлтэй ийм ахлах ангийн сурагчдыг бий болгохын тулд бид нар эерэг хандлага хөгжил 2020 гэдэг энэхүү уулзалт лекцийг 21 аймаг 9 дүүрэгтээ эхлүүлээд 3 дахь жилдээ явж байна. За энэ ажилд маань бол өнгөрсөн жилүүдэд нийтдээ 16,000 ахлах ангийн хүүхдүүд, за 8,000 гаруй оюутан залуучууд хамрагдсан байдаг. За энэ жилийн маань ажил бас эхлээд эхний Хинти, Дорноц, Сүхбаатар аймагуудад маань хийгдээд ингээд явж байна. За энэ ажлуудыг бас манай ерөнхийлөгчийн дэргэдэх оюутан залуучуудын асуудал хариуцсан орон тооны бүс зөвлөл маань бас хамтар зохион байгуулдаг байгаа. За өнөөдрийн хэвлэлийн хурал хийж байгаа гол ажил маань гэвэл бид нар удахгүй бас манай их Чингис хааны мэндэлсэн өдөр болно. За 11 сарын 27-нд, за мөн 12 сарын 20-нд эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны баярын өдөр бас тохиох гэж байгаа. За энэ өдрүүдэд бид нар бас Монголын түүх, Монгол бахархал гэдэг ийм эссе бичгийн уралдааныг 12 дугаар ангийн ахлах ангийн хүүхдүүдэд зохион байгуулахаар энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулсан. Эссе бичлэгийн уралдаан маань бол 21 аймаг 9 дүүрэгт явагдаж зохион байгуулагдах байгаа. Энэ сарын хугацаанд хийгдэж зохион байгуулагдана. За энэний удирдамж өнөөдөр гараад батлагдаад бүх 21 аймаг 9 дүүргийн засаг даргын хамгийн газар болоод боловсрол соёл урлагийн газарт бас хүргэгдэж байгаамаа. За энэхүү удирдамжийн дагуу манай 12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах боломжтой. За ингээд 3 шаттайгаар явагдана. 3 шатаа дүгнсний дараа эхний 1, 2 дугаар шат бол аймаг орон нутагтаа хийгдээд, за сүүлийн 3 дахь шат бол энэ Улаанбаатар хотод ирж хийгдэх байгаа. За энэ шатны хамгийн сүүлийн шалгаруулалтан дээр бол нийтдээ 9 хүүхэд шалгараад ингээд ерөнхийлөгчийн тамгын газраас болцлын дагуу шагнал урамшуул авах ийм ажил хийгдэх юм аа. За ингээ энэхүү бас удирдамжтай холбоотой нарийн зүйлүүдийг манаас Үлзий Баатар руу ирж та бүхэндээ бас танилцуулах их болно. Монголчууд их баялаг төвтэй учраас тэмдэглэлт өдрүүд ихтэй. Жилд их олон тэмдэглэлттэй, түүхэн тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэдэг шүү дээ. Тэгээ энийг нийт залууст хүртээмжтэй байлгах, агуулгын баялаг болгох, залуусын дунд эх оронч, үндэсний үзэлтэй болох, хүмүүжил, төлөвшүүлэх чиглэлээр бас энэ төр засгийн байгууллагууд олон ажил хийж байна л да. Тэгээ энэ ажлын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн намын газараас эрхлээд энэ Монголын түүх, Монголын бахархал сэдвт энэ эссе бичлэгийн уралдаан нийт Монгол Улсын бүх 10 жилийн сургуулийн 12 дугаар ангийн донд зарлаж байгааг бол бид маш их нэмжиж идэвхтэй оролцож байна. Тэгэхээр энэ Монголын түүх бол монголчуудын бахархал. Бид энийг их ярьдаг л да, ингээд бахархал. Тэгвэл яг энэ бахархалаа энэ хүүхдүүд, залуучууд юу гэж илэрхийлдэг, юу гэж үздгийг, энэ Монголын их Чингис хааны мэндэлсэн өдөр, Монголын бахархлын өдрийг юу гэж ойлгож явдгийг, за монголчуудын энэ тусгаар тогтнолын үндсийн, түүний агуулга, ач холбогдлыг юу гэж ойлгож явдгийг, түүнийг өөрсдөө яаж илэрхийлж байна гэдгийг энэ бас мэдэх энэ зорилготой ийм эссе бичлэгийн уралдаан зарлж байна л да. Тэгээд би бас энд нэг олзуурахтайгаа зүйл нь бол ер нь Монголын түүхийн сэдвээр бас энэ эссе бичлэгийн уралдаанууд, янз бүрийн
олимпиадууд хийдгийг. Гэхдээ энэ удаагийн энэ 12 дугаар ангийнхны дунд зарлж байгаа эсээ бичлэгийн уралдааны бол шагналын сан их өндөр. Одоо нэгдүгээр байр эзэлсэн нэг сурагчид шагналын 3 сая төгрөгийн шагналтай өргөмжлөл засгийн ерөнхийлөгчийн өргөмжлөлтэй. Тэгэхээр энэ юу гэдэг вэ? Мөнгөнд бас би агуулга нь яриад байгаа юм биш. Энэ цаад хүүхдийнхээ нөгөө сурах идэвхийг дэмжих бас тэр сургалтын төлбөр оролцоход нь ингээ бодиттой дэмжлэг үзүүлэх жишээтэй. Зүгээр нэг энэ ажлын төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн хүрээнд хийж байгаа ажил гэж биш гэж бодож байгаа. Нийтдээ ингээд 30 одоо бидний энэ тооцоолсны төр өөрийн туяа зөвлөх хэлсэн 3 үе шаттай явагдана. 11-р сарын 15-наас 12-р сарын 29-ний өдөр хүртэл монголчуудын энэ төвөнд 2 том тэмдэглэлт үйл явц байна. Эхнийх нь бол их эзэн Чингис хааны мэлмиг хийсний өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 11-р сарын 27-нд тохиож байгаа. Үүгээр ингээд энэ 27-нд багтаад эхнийхээ 1-р шатыг дөвөнчих юм байна. Одоо та бүхэн сэтгүүлчнэр мэдж байгаа та Монгол улсад хичнээн ерөнхий боловсролын сургууль бараг 1000 шахан байгаа шүү дээ. Тэгэхээр энд сурч байгаа бүх 12 дугаар ангийнхан оролцсон гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл тэрний сэдв нь миний мэддэг Чингис хаан. Тэгэхээр Чингис хаанаа хэрхэн мэддгийг 12 дугаар ангийн хүүхдүүд. Чингис хааны тухай 12 дугаар анги хүртэл багш нар нь юу заасан юм? Тэр нь ямар мэддэг олгосон юм? Тэгээ энэ хүүхд өөрийгөө яаж илэрхийлж байна? Ингээ явна л да. Энэ шатнаас шалгарсан хүүхдүүд аймаг дүүрэгтээ бос 2 дугаар шатанд ирж оролцсон. Энэ хүүхдүүдийн бичих эсээ бичлэгийн уралдааны сэдв нь тусгаар тогтнолын үндэс нь. 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд 1911 онд Манжаас салж тусгаар тогтнолоо зарлаж Богд хааныг Монгол улсын хаан сэнтгийг залсан өдөр. Энийг одоо бид нэр бүх нийтээр тэмдэглэдэг шүү дээ. Шинэ жил гэдэг энэ баярт бас дарагдаад яалтхны энэ уур амьсгалд ороод жоохон бүдэг бодог болоод байдаг болохоос биш 20 дугаар зууны Монголын түүхэнд гарсан хамгийн том үйл явдал. Монгол тусгаар тогтнолоо зарласан явдал. Тэгэхээр энэ 3 дугаар шатны шалгаруулалт энэ үйл явц зориулагдана. 1-2 дугаар шатнаас шалгарч ирсэн 36 хүүхдийг бид энд Улаанбаатарт орж ирүүлэх юм. 36 хүүхдийн бичих эсээ бичлэгийн сэдв нь нууц байна. Сэдв нууц. Тэгэхээр одоо энэ 2 цагийн хугацаанд эсээ бичлэгийн уралдааны нэгэн шалгаргасад уралдаанд оролцож байгаа учраас яг өөрийнхөө одоо бодит мэдлэгийг гаргана гэсэн үг. Тэр тухайн үед тухайн танхимд нь зарлана. Энэ 3 дахь шатны шалгаруулалтын уралдааны сэдвийг бол сүүгчнэрч бид мэдэхгүй хинж мэдэхгүй л байж байгаа. Тухайн үед л зарлана. За тэгээд энэ 3 дугаар шатнаас шалгарсан 1-р байрны 1 сурагч, 2 дугаар байрны 2 сурагч, 3 дугаар байрны 3 сурагч, тусгай байрны 3 сурагч ингээд нийт 9 хүүхэд энэ 2019 оны одоо энэ Монголын түүх, Монгол бахархал сэдвт энэ уралдааны ялагч болох юм аа. Энэ бол одоо үндсэндээ залуучууд хүүхдүүдийн дунд хэлэхэд 19 оны одоо 10 жилийн сургуулийн хамгийн түүхийн сайн мэдлэгтэн болно гэсэн үг шалгар бол. Энийг бол орон даяар одоо телевиз, радио, бусад зүйлүүдээр ингээд явж ин танилцуулаад ингээд яваад ахаар төлөвлөгдчихсэн байж байна. Манай энэ залуучуудын байгууллага оюутнууд ингээд том зохион байгуулалт оролцоод явуулчихна. Та бүхэн бас цэвэр мэдээллийн байгууллага энэ ажилд их ач холбогдолтой идэвхтэй оролцсон гэж бид бодож байна. Яагаад гэхээр Монголын бахархалт өдөр Монголын түүх бол бидний энэ ирээдүг авч явах залуусын сэтгэл зүрхэнд уяатай байх ёстой. Их оронч үзэлтэй байх ёстой. Үндэсний одоо үзэл тэр өгөөсгөх үзэл хоёрыг гэдгийг ялгааг олсон төвшөнд үчигдсэн байх ёстой гэдэг олон зүйлийн ач холбогдлыг бид энд
хэлээд байна л да. Тэгээ манай дэлгэр жаргал доктор энэ эссе бичлэгийн уралдаанд тавигдах бас шаардлага шалгууруулах журмын тухай бас та бүхэнд товч танилцуулах гинэ. Гол мэдээллийг сая юмсэндээ хэлжлээ. Тэр юуны өмнө бол Монгол Улсын ерөнхийлөгчийн хаман газраас санаачлан зохион байгуулж байгаа Монголын төв Монгол ахархал сэдвэд эсвэлжлэгийн уралдаанд нэг зохион байгуулалтын асуудал Монгол Улсын сургуульд хамтран ажиллаж байгаа бас баяртай. Тэгээ энэ уралдаан маань эсвэлжлэгийн уралдаан маань 11 сарын 27 гэхэд дүгнэгдэн. Энэ бол одоо олимпиадын зөрчилтэй адилхан гэж ойлгож болох юм. Нэгдүгээр шат бол 12 жилийн сургуулиуд дээр зохион байгуулагдах. Тэгэхээр сургууль бүхнээс эхний шатнд нэг сурагч шалгарна гэж ойлгож байна. За хоёрдугаар шат бол аймгийн болон дүүргийн аврах шалгаруу байх юм шат байгаа. Өөрөөр сургууль бүхнээс 12 жилийн сургууль бүхнээс шалгарсан нэг сурагчид энэ тэмцээнд өрсөлдөн гэсэн хоёрдугаар шатнд ингээд дүүргийн болон аймгийн одоо аваргуу шалгарах юм. За энэ дүүрэг болон аймгаа шалгарсан нийт 36 12 жилийн сурагч бол 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод ирж тэрийн ордонд энэ сүүлийн шат 3 дугаар шатны эсвэлжлэгийн уралдаанд авах юм. Энэ тухай одоо нарийн танилцуулгыг Үлзэбаатар доктор нарийн танилцуулчихсан. За бид нар бол энэ эсвэлжлэгийн уралдааныг дүгнэхдээ 1-ээс 100 онооны системээр дүгнэх гэсэн ийм удирдамж гарсан байгаа. Энд удирдамжийг бас та нар дараа нь бас аваад үзчих боломжтой. За нэгдүгээрт бол энэ найруулга зөв бичих дүрмийн мэдлэг бол 15 оноо. Үгийн тоо бол 1500 бүртэл үгтэй гэж байгаа. Энэ үгийн тоолоор 10 оноо үгийн тоогоо барих ёстой. За бичих ур чадвар нь 25 оноо. Санаагаа илэрхийлсэн байдал нь 30 оноо. Сэдв агуулга, зорилго, дүгнэлтийн уялдаа холбоо нь 20 оноо. За ингээд энэ нийт 100 оноогоор аль шатны уралдааныг одоо дүгнэнэ гэж ойлгож болох юм. За 12 сарын 27-нд болох аймаг дүүргүүдэд шалгарч ирсэн сурагчдын эсвэлжлэгийн бичих сэдв нь бол одоо тухайн үед нь хэлэн нууц. За өмнөх хоёр сэдвих бол ингээд зарлагдсан, удирдамжнаар зарлагдсан байгаа. Тэгээд нийт одоо Ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар ангийн нийт сурагчдыг бас энэ эсвэлжлэгийн уралдаанд өргөнөөр оролцож Монголын түүх үндэсний бахархлаараа амьсгалсан ийм одоо сарууд жилийн сүүлийн сарууд үргэлжлэнэ гэж найдаж байна. Ингээд бүгдийг одоо энэ тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хоёрдугаар бас энэ Ерөнхий боловсролын сургуулиудын түүх нийгмийн ухааны багш нар, за дүүргийн болон аймгийн боловсрол соёлын газрын мэргэжилтнүүд одоо энэ уралдааныг зохион байгуулахад идэвхтэй оролцож орон даяар сайн зохион байгуулнаа гэж бас найдаж байна. Баярлалаа. За тэгэхээр саяын хэвлэлийн мэдээнээс бас манай олон залуучууд ялангуяа 12 дугаар ангийн манай халахангийн хүүхдүүд оролцсон гэж ойлгох хэрэгтэй. Сая эхний хоёр сэдв нь бол угаасаа ингээд зарлагдчихж байгаа. За эхнийх нь бол миний мэдих Чингис хаан, за дараагийнх нь бол тусгаар тогтнолын үнцэн гэдэг ийм хоёр сэдвийг аймаг орон нутгийн босрол соёл урлагийн газар бол зохион байгуулж явуулах юм аа. Эдгээр хүүхдүүдийн маань оролцсон бүх хүүхдүүдийн бүтээлүүд одоо ерөнхийлөгчийн намын газарт ирнэ. За энэ бүтээлүүд болоо тайланг үндэслэж бид нэр оролцсон бүх хүүхдүүдтэй одоо талархлын бас одоо бичиг өгөх болно. Яагаад гэвэл Монгол хүн өнөөдөр Монгол хүн болгон өөрийнхөө их түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа мэдэж эх оронч үзэлтэй одоо эх оронч үзлийг төлөвшүүлж хүмүүжих ёстой гэж Монгол Улсын ерөнхийлөгч үзэж байгаамаа. Тийм учраас энэхүү үйл ажиллагаанд одоо бас манай 12 дугаар ангийн ахлахангийн хүүхдүүд маань бүгдээ идэвхтэй оролцсон гэж бодож байна. Энэхүү удирдамжийг бас та бүхэн маань хэл мэдээллийнх маань манай хэвлэлийн мэдээгээр дамжуулж авч бас олон хүнд хүргэж ингэж хамтарч ажиллахыг бас та бүхнээс уриалж байна.